яа. Дөрөвдүгээр лекцийн 5 дугаар хэсэг, сүүлийн хэсэг байна. Тэгэхээр бид нар бахан тэмдэглэгээнүүд үзэж байсан. За том о тэмдэглэгээ гэдээ үзсэн. Одоо яг бусад тэмдэглэгээнүүдийн талаар, бусад тэмдэглэгээнүүд бас байдаг. Тэгэхээр бид нар гүнзгийрүүлж үзэхгүй ч гэсэн гэдэг тохиолдлууд энэ үзэх юм аа. Тэгэхээр тета тэмдэглэгээ гэж байдаг. Ийм өө үсэг шиг тета гэж уншина. Тэгэхээр манай үзсэн том о тэмдэглэгээ болохоор яг тийм нарийн дээд хязгаар бол биш. Нөгөө функцийнхаа яг дээдлэлт нь бол байна гэсэн үг бол биш. Нэлийн тийм бүлэг тэмдэглэгээ, наривчлгүй тэмдэглэгээ байх нь. Тета бол илүү наривчлалтай байдаг. Тэгэхээр яг уу тодорхойлт нь байна. Бас л нөгөө юуны адил том отой адилхан. Гэтэ нэг тогтомжоор илүү C1, C2 болон N0 гэсэн тогтомжлууд байна. Тэгээд тэдний ямар учиртай юм бэ гэхээр ямар нэгэн N0 гэсэн тогтмол тооноос цаашаа одоо хувьсгч нь N ингээд ихсээд явах юм бол манай F гэдэг үнэлэх гээд байгаа функц маань тэр C1-ийг үржих хэмжээ, C2-ийг үржих хэмжээ гэсэн G гэдэг нь бидний үнэлээд одоо үнэлгээ болгож гаргаад байгаа функц. Тэгэхээр тэрнээс юу байна гэсэн үг. Тэр хоёрын завсар орсно гэсэн үг болчиход байгаа. За яг үгээр хэлэх юм бол тиймэрхүү тодорхойлтой. Тэгэхээр тэр функц хоёр талаас нь ингээд хавчаад явж байгаа гэсэн үг. Ингээд x n-ийнхаа дагуу n өсөх тусмаа илүү сайн нарийн авчна гэсэн. Тэгэхээр хоёр талаас нь хязгаарлан дээдлэлт талаас нь тэгээ бараг л давхцаж байгаа функц л гэсэн үг. Тэгэхээр ийм үнэлгээний хувьд бол жишээ нь n гэдэг бол o n квадрат байж болно. Өөрөөр хэлбэл n квадрат гэдэг функц n гэдэг функцийн дээгүүр нь байх нь тодорхой. Ер нь бол нэлийн том n дээр. Тэгсэн мөртлөө тета n квадрат гэж хэлж болохгүй. Тэрхий тийм наривчлаг үнэлэг орчно. 200 n квадратыг бол o n квадрат гэж хэлж болно. Тета n квадрат гэж хэлсэн ч болно. 200-гээ тогтмол коэффициентийг л бид нар бараг C1, C2-оор тэрнтэй тэнцвэргээд авчна гэсэн. За n-ийн 2.5 зэргийг бол o n квадрат гэж дээрс нь хязгаарлаж чадахгүй. N-ийн квадрат зэрэг n-ийн арай их зэргийг хязгаарлаж чадахгүй. Бас энэ зэрэг нь тэнцэхгүй бол бас энэ наривчлалтайгаар тетагаар хязгаарлаж чадахгүй гэсэн. Тэгэхээр ер нь бол хамгийн гишүүний зэрэг гэдэг бол ер нь аль ч үнэлгээнд ирэх чухал зүйл. За графикаараа болвол ийм. За түрүүний хэлснээр ингээд n0-оос цаашаага манай нөхцөл биелэн n0-оос өмнө болвол нөгөө f-ийн үнэлэх гээд байгаа функц маань f-ийн функц маань ингээд тэр хоёр функцээ нэг хоёр тогтмолоор үржүүлсэний завсар бол орохгүй байж болно, орж гараад иж болно. Гэхдээ ямар нэг n0 гэдэг утгаас дээшээгээ бол ерөөсөө тэр хоёрын завсар ороод дахиад эзэж гарахгүй байх гэсэн. За тэгэхээр энэ хангалттай нэг том юм уу n0 гэдэг тоог бид нэр олж байж тодорхойлох нь. За бүр нарийн математикаар бол. За бусад асимптотик функцүүдийн хувьд жижиг o байна. Жижиг o гэдэг бол наривчлалгүй асимптотик дээдхэл. За ер нь бол том o бол жижиг o гэж хэлсэн ч бараг л болно. За яг ганц ялгаа нь гэвэл том o гэдэг бол үнэлэх гэж байгаа функцийнхаа яг дээгүүр нь явна. Гэхдээ тэр функцтэйгээ хаяа тэнцсэн ч болно. Өөрөөр хэлбэл тоон дээр бол бараг их үе тэнцүү гэдэг тэмдэглэгээ. Жижиг огийн хувьд эрс их гэсэн үг. Тэгэхээр бүр нэлийн дээгүүр байх хэрэгтэй. За n квадрат, жижиг n квадрат гэж байна. N квадрат функц бол n-ийг хангалттай дээгүүр нь ингээд хязгаарлаж чадна. N за том o ч гэсэн бас байдаг ялгаагүй. 3n квадрат нь n квадрат биш гэж байгаа. Тэгэхээр тэнцчих гээд байгаа учраас том o-гийн хувьд бол n квадрат мөн байдаг юм. Гэвэл тэнцэж болно. N квадрат гэх зэрэг нь бол тэнцэж болох юм. За тэр ялгааг нэг хэлсэн байгаа. Би бас английн зарим нь ингээд орхисон байгаа. Та нар бас ахлах курсынхаа англи хэлээр явах хэрэгтэй гэдэг утгаар. Тэгэхээр энд том o жижиг o хоёрын ялгаа ер нь бол их бага гэдгийг нь хэлсэн байна. Энэ дээр хэрвээ нөхцлүүдээс ганц ялгааг нь харах юм бол f том o болвол тэр f гэдэг функцээ дээрээс нь c үржих хэмжээ гэдэг энэ дээр их бага c үржих хэмжээнээс бага үе тэнцүүгээд тэнцүүтэй нэг тийм харьцаа байна. Тэгэхэд жижиг o нь болохоор энэ дээр
FN дээрээс нь эрс C үржинжээ нь эрс их байна гэдэг. Тэгээд тодорхойлсон. Тийм болохоор илүү их дээгүүр юм аа гэсэн. За сигма гэдэг бол доод хэл гэсэн үг. Доод хэл гэдэг маань тэр функцээ доороос нь хязгаарлана. За бас тодорхойлтнол нэг юм хөө. Ямар нэг n 0 цойноос цаашаага манай fn гэд үнэлж байгаа функцийн хувьд бид нар gn гэдэг функцээр үнэлнэ гэдээ гаргацсан бол тэрийг тогтмолоор үржүүлэхэд fn-ээс бага уу тэнцүү байна. За энэ квадратыг бол сигма омега n-ээр үнэлж болно. Ягаад гэвэл n гэдэг функц энэ квадратын доогуур явна. Хараас угаасаа бага зэрэгтэй байна. За өшөө бас омега гэж байна. Жижиг омега гэдэг бол том омегаг бол бас энэ жижиг он том отой гэдэгтэй адилхан харьцаатай. Тэр үнэлж байгаа функцийн доогуур явах функц гэхдээ яг уу бүр нэлийн доогуур явна гэсэн. Хязгаарч тэнцэхгүй гэсэн. Тогтмол коэффициентийн хүрээнд тэнцэхгүй гэсэн. Өөрөөр хэлбэл адилхан. Урдаа тогтмол коэффициентийн тооцохгүйгээр аваад үзсэн чинь тэнцчих гээд байж болохгүй гэсэн. Эний тогтмолыг аваа хэлээ энэ квадрат боллоо. Энтэйгээ тэнцчихэд байхгүй. Тэр ингэж болохгүй гэсэн. За тэгэхээр ингээд яг хооронд нь иймэрхүү харьцаанууд үүсгэж болно. Fn гэдэг нь theta n байна гэдэг нь одоо энэ бол theta гэдэг маань яг нөгөө функцтэйгээ бараг давхцаад байгаа. Хоёр талаас нь нөгөө хязгаарладаг. Бүр ингээд тавчаад хязгаарлалцдаг. Тэгээд энэ нэг юм хоёр сумч нь бол манай discrete математикээр үздэг бол юу зайлшгүй төрөлцөө нөхцөл. Fn theta n-ээр хязгаарлагдана. Хоёр талаасаа хязгаарлагдана гэдэг маань юутай тэнцүү equivalent гэхээр зайлшгүй төрөлцөөтэй нөхцөл нь гэсэн. Fn нь on байна гэсэн үг. Дээрээс n-ээр хязгаарлагдсан байна гэсэн үг. Тэгээд доороосоо ч sigma үлээж омега n-ээр хязгаарлагдсан байна гэсэн үг байх. Тэгэхээр яг нөгөө нэг хоёр талаасаа гэдгийг нь задлаад өчж байна гэсэн. Доод хязгаар нь n байна. Доод хязгаар нь n байна, дээд хязгаар нь n байна гэсэн. За ийм бахан функцүүд байдаг. Тэгэхээр бид том оогоо хөвчлэн авч үзнэ. За нөгөө функцүүд маань юм бүгднийг нийлүүлээд зурч. Тэгэхээр манай fn гэдэг үнэлэх гээд байгаа функц маань ингээд дэшээ усчээд ингээд явж байгаад ингээд өсдөг функц байлаа гэхэд ямар нэг n-аас хойшоо за дээрээс нь хэлээ том жижиг o гэдэг үнэлгээ бол яг уу манай fn функцээс бүр харьцангуй их хэдэн зэрэгээр хийвч байдаг. Тэр нэлээ их байна гэсэн. Том o бол яг уу бүр тийм их биш заримдаа тэнцвүүц ч юм уу гэдэг тогтмолоор үржүүлж тогтмол коэффициентийн тооцоогоо очвол тэнцчихээр ч юм шиг нэг тийм функц байна. Хаяа тэнцэж болно тогтмол коэффициент тооцохгүй. Theta гэдэг бол бүр ерөөсөө л хоёр талаас нь хязгаарлаад манай fn функцтэй бараг адилхан шахуу ингээд өөрчлөлт яваад байгаа. Нэг тоогоор үржүүлж байгаа тачвал тэнцчих гээд байгаа. Тийм функц бараг энэ функц өөрөө байхаар. Тийм функц байгаа. Тэгээд омега гэдэг том омега энэ. За том омега гэдэг бол доод талаас нь хязгаарлана. Манай функцийг тэгээд жижиг омега гэдэг бол бүр нэлийн хол доотлоос нэлийн холоор ирс баг функц байна. Тэгэхээр яг бид нэр юун функцийг ингээ алгоритм хичээл дээр үзээд байна вэхээр алгоритмуудаа бид нэг бодлогон дээр хэд хэд алгоритм зохиож болно. Тэгэхээр тэр алгоритмоос аль нь хамгийн сайн юм, аль нь хамгийн муу гэдгийг тодорхойлоход энэ үнэлгээг нь үзэх хэрэгтэй. Тэгэхээр ихэвчлэн энэ том о гэдэг үнэлгээг ашиглаад бид нар хооронд нь алгоритмуудыг харьцуулнаа. За бид нар функцүүдийг л харьцуулаад байгаа. Яг уу зүгээр манай fg гэдэг маань зүгээр жишээ нь юу байсан бэ? Зүгээр тоонуудын баруун талын дээр тоонууд байсан бол бид нар иймэрхүү харьцаанууд бич болно. Харьцуулах үйлдэл дээр зүгээр хоёр тоог бол нэг нөгөөсөө бага үеийн тэнцүү эрс бага эрс их гэдэг юм ингээд бичиж болно. Тэгэхээр яг энэтэй баг ойролцоогоор утга нь бол хэлхэн байдаг. Гэхдээ функцүүд л болохоос функцүүдийг л харьцуулж байгаа. Тэгэхээр fn нь ogn байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр манай gn гэдэг функц бол fn гэдэг функцийн дээгүүр нь хвчлэн явна гэсэн тийм. Тэгэхээр яг юу вэ? Ягаад fn жижиг юм бэ? Fn функц нь гэдэг маань за энэ дээр тоон дээр болохоор тийм g дээгүүр явна гэсэн үг. Дээр нь хязгаарлаж байгаа. Энэ g дээгүүр. Тэгэхээр g их тооны хувьд бол fn g нь f-с их гэсэн утгатай юм шиг. Тэгэхээр функцүүд бол тоог бодвол нэг их зовлонтой юм дээр дорой байж ороод солигдоод байж болдог. Тэгэхээр яг энэ дээр тодорхойлолтоор ямар нэг n-аас хойш дандаа g n их байдаг болох гэдэг. Сигма гэдэг бол доороос нь хязгаарласан. G n доод талын функц.
Тэгэхээр тоогоор бол G нь бага байна гэсэн үг. Бага үед энэ хоёр бол их үе тэнцүү, бага үе тэнцүү гэсэн үг. Тэнцүүж байж болно. Нөгөө хоёр жижиггүйс бол энэ доор нэмж байна. O бол дээд хязгаартай бүр дээд, нэлээд дээд хязгаар гэхээр G нь эрс их байна гэсэн үг. F-с энэ омега бол жижиг омега бол нэлээд доод, жижиг омега бол нэлээд доод хязгаар. Тэгэхээр G нь бол нэлээд бага үе, эрс бага байна гэсэн үг. За яг нөгөө голын үнэлгээ бол тэнцүү байна уу юу гэж хэлж байгаа. Өөрөлдвөл Fn гэдэг функц G-ийн хөгсөөр ер нь хоёр талаасаа хязгаарлагдаад тодорхойлолтоор айгүй тэнцүү байна л гэсэн үг. За ийм бид нарт иймэрхүү хэрэгсэл байх нь алгоритмыг үнэлэх. Тэгэхээр ерөнхийдөө 3 төрлийн үнэлгээ гарчлаа. Дээгүүр нь хязгаарладаг, доогуур нь хязгаарладаг. Тэгээд яг таардаг, давхцдаг. Тэгэхээр дээгүүр нь дээгүүр нь биш юм байна. Хамгийн эхнийх нь бол доогуур нь хязгаарлаж байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн доотлын тохиолдол буюу хамгийн цөөн үйлдэл хийж байгаа гэдэг чинь хамгийн сайн тохиолдол гэсэн. Хамгийн сайн тохиолдол биднэрт нэг мэдээлэл өгөхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө програм нь ямар нэг байдлаар азан таараад гэдэг юм уу, бүгдл нь айтайхан орж ирээд тэгэхэд зүг ажиллаж, хурдан ажиллажлаа гэсэн хурдан. Тэгэхээр тэр бол нэг чухал мэдээлэл шүү. Зүгээр аз таарсан гэсэн. Хамгийн муу тохиолдол гэдэг бол бидний хэрэглэх гэдэг байгаа зүйл. Хамгийн муудаа л ингээд 5 секунд ажиллана, 5 секунд л болно. Тэрнээс дээш секунд болно гэж байхгүй байна. Тэгэхээр энэ бол айгууд бидний практик хэрэгэлдэг үнэлгээ томоо гэдэг маань энэ. Дундаж гэдэг маань яг уу тета хоёр талаас нь гаралцсан. За ерөнхийдөө дундаж тохиолдол гэдэг маань бүх боломжтой оролтуудын дээр ажиллах хугацааны дундаж тэр байдаг юу тэр хэрэгэлдэг бай гэхээр гүйцэтгэлийн нийт гүйцэтгэлийг үнэлэхэд хэрэглэж болно. За яг нарийн тохиолцоолоход жоохон хэцүү. Тийм болохоор тетаг нь хэрэглэхгүй тэгэл том оогоол хэрэглэнэ. За хүндрэл гэдэг маань за одоо алгоритмын хүндрэл гэдэг яаж хэмжих вэ гэдэг дээр яваад тэгээд дуусгана. Тэгэхээр за хоёр янзын хүндрэл байж болно. Хугацааны хүндрэл гэдэг нь бид нар сая баахан ярьсан. Дандаа л хугацааны хүндрлийн талаар ярьж байлаа. Одоо болохоор space буюу нөгөө санахаа хүндрэл хэрэг санахаа ашигладаг гэдэг нь. За тэрийг нь n-ээс хамаарах функц байдлаар бичвэл ийм санахаа хүндрэл болно. За санахаа хүндрэлийг бид нар бас яг нэг хичээн дээр авахгүй. Гэхдээ уул нь бол чухал. Яг санахаа хүндрэлээ багтаа шийдэх гэсэн тийм шаардлага нэг байдгүй. Ялангуяа санахаа RAM эдгээр ч одоо нэлээд гайгүй хямдхан болсон болохоор хэдэн гига гарна хэрэглээд байгаа учраас. За санахаа хүндрлийн функц нь бол яг нэг бодлогын хувьд санахаа хүндрэлнийх нь функц нь хугацааны хүндрэлтэй адилхан байна гэсэн юм бол байхгүй. Жишээ нь их байж болно. Тэгээ хугацааны хүндрэл нь их байж болно. Санахаа хүндрэлээс айгүй удаа ажилладаг бага санахаа хэрэглэдэг байж болно. За тэгээд ингээд хүндрлийн талаар иймэрхүү гэх зэрэг бид нар тухайн бүрд нь жишээ гарахаар нь бас ихтэй хугацааны хүндрэлийг яриад явчихна. За дараагийн сэдв рүү орж байна. Энэ сэдв дуусч байгаа маань. Тэгэхээр номноос 4-1-ээс 4-3 унших хэрэгтэй. Ядаж харах хэрэгтэй зургийг. Тэгээд анхны бие алгоритмын талаар орж ирнэ.